Тэгээ манайхан ч ер нь яг бусад сургуулийг бодвол цөөхүүлнэ шүү дээ. Сакс бол одоо гинтгэн хувийн сургууль руу хүүхдүүд өөрөө бас яаж хагаа мэдэхгүй байж. Тэгээ намар одоо яах вэ байх болоод тэгээ тэр хүүхдүүдээ авчихсан шүү дээ. Хажууд маань заал байгаа учраас ерөөсө хүүхүүд хөгжих юм байна. Бас ойрын 20 гаруй жил түүхэндээ медаль аваагүй мөнгө медаль авахулсан. Тэгээд бодит үр дүнгэл үзүүлэх юмсан гээл миний хувьд бас боддог. Манайх угаас яг хүүхдийн төлөөгээд нэг өвчлөлцсөн яг хэдэн хүмүүс байгаа юм шиг санагддаг ш надад бол. Нэр нь ч хүртэл нэг гоё гэгээлэг шиг санагддаг ш надад л. Мөрөөдөл бол угаасаа да тэгэл олон улсад танигдах мөрөөдөлтэй явж байгаа. Тэгэл эзэн хичээл заяа хичээн. Тий тууштай л байгаарай л. Сайн байцгаана уу? Намайг Эрдмийн сан сургуулийн Бие тамирын багш их бат байна. Булган аймгийн 3 болог сомонд төрсөн. За тэгээд бага хасаа аав ээжтэйгээ балчин айлын гэр бүлийн хөө байна. Дээрээ 5 ихчтэй айлын баг хөө. Тэгээ сургуульд орохоо өмнө Булган аймгийн Хишиг өндөр сомонд ирж 10 жилийнхаа сургуулийг төгссөн. Дараа нь их сургуульд Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн Бие тамирын ангийг төгсөж тэгээ төгссөн сургуульдаа Хишиг өндөр сумынхаа 10 жилд ирж Бие тамирын багшийн ажил хийж эхэлсэн. Дараа нь Эрдэнэ дотор 2014 оны 12 сарын 15-нд ирсэн. Тэгээ одоо бодоход 12 жил болсон байна Эрдэнэ дотор нэрээ. Бага хасаа тийм аж ахуй, мал аж ахуй аав ээжигээ даагаж тэгж явсан болохоор тийм спорт талыг нэг тийм сэтгэл зүйн тийм анзаарагдсан баг. Яг гэвэл би адуунд их дуртай, морь үйжсэн. Тэрүүгээрээ татагдж явж байгаад бас бөхөөрөлдөжсэн. Анх их Монгол 800 гээд манай сомонд 800 жилийн ойн тийм өсвөрийн бүхийн барилдаанд барилдаж анх удаага мөнгөн медаль аваад тэгээ спорт тэндээс их гоё санагдаж. Булган аймгийн Хишиг өндөр сомд гэх юм бол саксны инх болд, ганы инх болд гэд багш ирж бид тэрийг саксанд дурлуулсан. Тэгээ тэрнээс хойш бүх өрөлжсэн гинтхэн саксны хөвгт болоод тэгэл сакс мөнгөөр хичээлээдсэн чинь айгүй гоё санагдал. Тэгэл тэр чигээрээ саксанд дурлалцсан да. Багш олъё гэж өөрөө анх эхэлж нэх 10 жилдээ нэх бодохгүй байсан. Адуундаа дуртай, адуугаа ингээд морио үйж мүйжигээ тэгээд хөдөөний яг хийдэг залуучуудын хийдэг зүйлийг хийж амьдрий гэж бодож исэн чинь аав ээж хоёр маань ер нь цаг үе хатуу байна хүм. Яаж игээд их сургууль төгсөх хэвээр байнгын ингэж амьдрах зүйл биш ээ. Мал болоод одоо цаг уурын өөр болцоо. Тэгээд их сургуулиасаа ер нь 2 дугаар курсээсээ бас гарчих гал. Тэгэл байж исэн аав ээжтэй ер нь баг хүчээр шахуу явуулаад 3 дугаар курсээсээ юм ярихаа байгаал. Тэгэл тэр чигээрээ явж исэн чинь найз маань намайг сакс бөмбөгийн холбоонд төхрүүлж эхэлж шүүгчээр орчоод намайг бүр илүү ингээд гүнзгийд урлуулсан сакс гэдэг юм руу. Тэгээд дараа нь сакс бөмбөгийн дээр сэдэ багшаар хичээл заалгаад шүүж мөгөөд ирсэн чинь илүү гоё болоод тэгээ энэ сакс руугаа нэлээд амттай болонгуудаа төгсгөөсөө өмнө Булган аймгийн Хишиг өндрийн сумын сургуульд ирж жоохон дүүнертэй хичээлээ заагаад өвлийн амралтаар нөгөө хөдөө шууд гэрлүүгээ харихгүйгээр төв дээр шууд хичээл заагаал ер нь төгсгөөсөө өмнө жоохон шавнар бэлдэж эхэлсэн. Тэгээ айгүй гоё тэр хүүхдүүд маань гэсэн урам аваад урд үсгийн авраг болоо сакс гэдэг аль алины заагаад хөөхөн урам аваад би ч гэсэн өөрөө урамтай болоод тэгээ 10 жилийн төгсөөд Сахлага баттай л байх хэвээр. Сахлага бат гэдэг нь бол чи 4 жил тисээрээ яг энэ их сургуульд орох юм бол 4 жил тис тэрний дараа ажлын байр чи өөрөө ирдэг. Тэгээ яг төгссөний дараа нэрээс сумын маань сургуулийн захирал ирээл шууд ирж ажиллаарай гэхэд тэгэл багшийн яг тэр хилжсэн яг надад яг л үний юм байна да гэж бодоол. Тэгэл угаасаа цааш дуртай болохоор тэгэл нөгөө хотод юу харсан, оюутан байхдаа багшаасаа юу сурсан тэр бүгдээ ингээ гоё заагаад байсан чи хүүхдүүд ч гэсэн урам ороод тэгээ явж исэн чинь ганцаараа юм чинь тэгээд ганц ядж хахад хөдөө ирсэн чи жоохон бас уйдгартай байгаад тэгээ ингээ үе тоглоё гэд яг тэр үе чинь гоё залуу бас хөдөлгөөнтэй байх үе ингээд арай өнгөрүүлээд байна удаа гэж бодоо байж итэл тэгээ яг их нэртэйгээ танилцаад их нэртэйгээ бол яг 10 жилийн маань хөгдөлтэй. Тэгээ ихнэр маань энэ Эрдэнэтэд яг энэ шүтээс төгсөж исэн залуу хүн ер нь жоохон төв газар бараа. Тэр үеийн залуучууд манайхны үеийн төгсөгчд ер нь л төвөн дээр штэ гээл. Тэгэнгүүт тухайн үед бол хөдөө адууруугаа татагдаад ер нь очсон. Аав ээждээ татагдаад очсон байснаа. За ерөөсөө Эрдэнэт орж үздэг юм уу. Тэгээ энэ Эрдэнэтийн 5 дугаар сургууль дэлгэрмаа захиралтай. Одоо од гэрэл ахлагч одоо манай саяны багш гэдэг их гоё хамт олон дээр ирсэн. Тэгээд анх ажилд орсон шалтгаан гэх юм бол манай эхнэр бас тэр шовдор огш энэ манай Хишиг өндрөөс гаралтай шовдор огш үндэсний сурын харвааны хүн байдгийг энд ийм ажлын оронтой байна гэд. Тэгээ ирж сонгон шалгаруултанд өгчөөд ярилцлага өгчөөд. Тэгээ ер нь чимээг болцсон. Тэгээ би орно гэж нэг тэгж бодоагүй хотод ээжтэйгээ амралтай өдрөөр явж исэн чинь гинтхэн
5 дугаар сургуулийн нэгтлэн байна. Таны цалин бодох гэсэн ингээд. Тэгээ гинтгийн юм гайхалд ороод ээж намайг ингээ авцсан биш үү. Тэгээ манай захирал тушаалаа гаргаж явсан шүү дээ. Танд хэлж чадаагүй юм байна гэж уучлаарай. Цалин гэж бодохсон. Тэгээ би гайхаад ажиллаа гэж тэгээд. Тэгээ гинтгийн 5 дугаар сургуульд тийм гинтийн тийм гоё учирлаар ирсэн шүү дээ. Тэр гоё хамт олонд амьдралынхаа бас хамгийн гоё мөчүүд бол одоо 5 дугаар сургуульд чи би 2014 оноос гэж бодохоор чинь 22 оны хүртэл ажилласан. Тэгэхээр би 8 жил ажилласан байдгийн тэгээд хамт олондоо дэндүү их гоё дасаж тэр хамт олонны уур амьсгал гэдгийг бүр яг тэндээс яг утгаар нь мэдэрсэн те. Эрдмийн сан сургууль руу бол 2022 оны яг намар орж ирсэн. Тийм. Тэгээд би эхлээд англи хэлтэй, математиктэй сургууль руу хүүхдээ оруулъя гэж яг энэ зорж ирсэн. Хүүхдэд дагуулга манай хүүхэд яг 6 настай болоод тэгээд анх үлзэн хоёр захирал энэ төр яг хуучин тэмцээнээр л би нэг харж байсан болохоос тэгээ хүүхдээ оруулвал ямар шалгуур байгаа бол яадаг бол гэсэн чинь манайх бие тамирын багш нэг хүн аавнаа ингээ та ингээ ирж ажиллах боломж байгаа юу. Яг би бол тэгж бодохгүй байна. Тэгээд сургуулийнхаа хамт олноос бас асууж гэр бүлийнхээ хүмүүст ярилцчихэж болъё гэд. Тэгээ яваад эргээ бодоод үзээд эргээд нэг санал тавьсан. Тэр санал бол одоо тийм нууц биш. Тэнд бас нөгөө өмнө тэр шигэн тэр суманд нөгөө ажиллаж байхдаа нэг хүүхдүүд бэлдээд тэр бага орохын тухайн үед надад хэцүү байсан. 5 дугаар сургуулиас нааш эргээд бас нөгөө 2 3 4 жил ажилласан тэр хүүхдүүдэд ороход надад хэцүү байсан учраас нааша би хүүхдүүдэд ингээл орхиж болоод чадахгүй гээ. Тэгээ хэрвээ ингээ хүүхдүүд маань хэрвээ энд сурах ингээ боломж байдаг бол би бол одоо хүүхдэд аваад ирчих юм бол надад одоо хамаа алгаа гээл. Дараа нь ахиж дуудаад математик дарга үлзэн хоёр захирал энэ төр одоо бас яхаа хүүхдүүдэд чи ингээ сургах юу байна. Гэтэ төлбөртэй сургууль чинь бас чанга шүү дээ. Тэгээ миний тэр зүгээр улсын сургууль байж яснаа гинтгийн хувийн сургууль руу хүүхдүүд өөрөө бас яаж хагаа мэдэхгүй байж ахаад хүүхдүүдээ дээр нь чирцэн. Тэгээ нилийн бос юм аа. Зунжангаа бодоод хавар яг шийдвэр ерөнхийдөө 100 гарсан. Тэгээ намар одоо яах вэ байх болоод. Тэгээ тэр хүүхдүүдээ авчихсан шүү дээ. Тэр хүүхдүүдийн маань төлбөрийг хөнгөлсөн. Ерөнхийдөө хөнгөлөөд тэгээ биднэрт нэг юм юу тавьсан. Шалгуур тавьсан. Та нар яг өмнө яг ингээм амжилт яг гоё гаргаж байгаа баг байна. Энэ жилийн улсын аваргуудаас одоо медаль аваад өмнөх жилээ баттгаад өшөө илүү сайн байж чадах юм бол 100% төлбөр чи одоо ингээ хөнгөлөё. Хэрвээ чадахгүй бол одоо тэгээ бас асуудал байгаалах. Гэтэ чадахгүй бол гэж хэлээгүй л дээ. Тэгээ би ч гэсэн чадна гэж бодсон. Тэгээ чадсан шүү дээ. Бид нар яг юу 14 гээд тэмцээнд мөнгөн медаль авцсан. Юу 16-ад мөнгөн медаль авцсан. Гэтэ хотын багууд улам сайн болсон. Тэр зөвхөн 5 дугаар сургуулаас чигшижсэн баг. Ганц нэг хүүхдүүд өөр сургуулаас 4-өөс 1 байсан, 18-аас 1 охин байсан. Хотын энэ клуб багуудтай үзэхэд угаас айгүй хүндрэлтэй. Тэгээ нэг сургуулийн баг очиод өрсөлт хөдөл ер нь чанга штэ. Тэгэл өглөө өдрөө ороогүй бэлтэн. Тэгээд улсын сургуулийн нөгөө заалны хүрэлцээ асмуу олон хүүхдтэй болохоор тэгээд дараа нь тэр амжилтаа баттгаад хүүхдүүд маань 100% төлбөрөө хөнгөлүүлээд энэ сургууль маань маш их хүүхдүүдэд ер нь нээлттэй их гоё тусалсан да. Тэгэхээр манай сургуулийн онцлог нь өөрөө Эрдмийн сан сургуулийн дэргэдэх Тан Эрдэнэ клуб гэж явж байгаа чинь өөрөө эн чи гоё заалтай. Тэгээ манай хүүхдүүд энэ заалны хажууд маань заал байгаа учраас ерөөсө хүүгүүд хөгжих юм байна. Тэгээ багш дээрээ бас гоё системтэй бид нар ингээ хамтын ажиллагаа сайн байж чадах юм бол эндээс ерөөсө хүүхд гарч болох юм байна гэдгийг би анзаарсан. Энд сургуульд орж ирээд яг ингээд унгуу хүүхдүүд маань одоо дөнгөж саяхан Солонгос улсад очиод хүрэл медаль аваад ирлээ. Яг 2-3 хоног л ээжээ. Сургууль маань бол үнэхээр одоо ийм гоё материалыг бааз байна. Сайхан заалтай. Тэгээ бид нар ингээд улсын сургуулиас ялгарх зүйл нь гэх юм бол багштай ажиллаж чадах юм бол те эндээ хідэн цагаараач байх онцлогтой. Хинд ч хөөгдө туугдаад эндээс гарахгүй. Орой 10, 11, 12 одоо чи ажиллаж чадах юм бол гэж хэлж яан л гэж би ойлгодог. Тэгээ хөдөлмөрлөх дуртай хүмүүст бол энэ маш их ээлтэй. Тэгээ манай амжилт гэх юм бол яг тэр хүүхдүүд нь улсын одоо юу 16-7-оос ахуулаад тэр охтууд маань ирж олон улсын Зүүн Азийн наадмаас хүрэл авч ийлаа. 2 охин маань шигшээ Монголын шигшээд багтаж. Дараа нь Ануужингийн охин маань Азийн наадмаас алт авсан. Монголын шигшээд багтаж. Энэ жил хүртэл тэр дэлхийн аврагт 3-3-ын өсвөрийн дэлхийн аврагт явсан. Эрдэнэ зоолын Ануужин гэдэг бас сайхан охин бий. Тэгээ шинэ нөгөө бүрдсэн баг маань яг нөгөө онгоо хүүхдүүдээс бүрдсэн баг маань энэ жилийн улсын аврагын U10-т охтууд маань төрүүлсэн. Хөвгүүд маань 3 дугаар байранд орсон. U11-ээс охтууд маань дээшээ нас ахиж 10-та охтууд маань 11-ээс хүрэл авсан. 11 настай хөвгүүд маань мөнгө авсан. Сая U9-ийнхэн маань Солонгос руу гараад бас хүрэл авсан.
Дөнгөж сая 13 юу 13-ын тэмцээнд бид нар бас нас ахиж тоглоод октод маань 4-т орсон. Тэр Индра гэ тоглогч маань тэр гарааны 5-д бас багтсан. Тэгэл ийм амжилттайгаар ямар ч гэсэн сайхан явж байна. 2024 оны 2 сарын 14-нд яг Валентины 2-аар бид нар яг албан ёсоор клуб эхлэе гэж ярилцаад тэгээд одоо энэ сар ингээд яг 2 сар руу орж штэ. Тэгээд яг бүтэн 2 жил болж байна. Би гэхээсээ илүү энэ хамт олон байна. Тэг гэр бүлийн маань хүн байна. 2 сайхан хөө. Тэгээ одоо том хүү маань одоо өөрөө сагсан бөмбөр хичээлээд эхлэнгүүт гэр бүлийн маань хүмүүс илүү ойр дотны маань хамаатан садан. Тэд нар маань айгу одоо гайгүй ойлгоод эхэлж байна уу. Тэгээ манай эгчнэр энэ чинь 5 эгчтэй гэр чинь бас 5 айхтар амьд идэв шүү дээ. Манай эгчнэр их гоё хөдөлмөрч. Ах нар маань хүргээ ах нар маань ч мундаг хөдөлмөрч хүмүүс бий. Тэгээ тэднээс бас их суралцсан зүйл ихтэй. Том эгч маань бол одоо чи би гээд өвчлөөд явчихв. За медаль ч очиж шатаач шүү чи ихтэй хэлж байгаа над гэр орондоо ч орохгүй гээд загнал одоо ингээд том хүмүүс цог яваад ирэнгүүт за та хоёр явж гэнэ гээд одоо бас ингээ гоё ойлгоод байгаа бас урамтай нөө. Тэгээ манайхан ч ер нь яг бусад сургуулийг бодвол цөөхүүлнэ шүү дээ. Манайхан ер нь жоохон хөдөлмөрч хүмүүс яг энэ сургуульд нэгтцсэн байна. Тэгээ өөр ингэсэн зорилготой. Тийм учраас нэг аахар шаахар юм дээр нэг энэ ингэсэнгүү тэр ингэсэнгүү гэд нэг тийм гомдлоод ах юм байхгүй. Угаасаа завгүй. Манайх угаасаа яг хүүхдийн төлөөгээд нэг өвчлөлтсөн яг хэдэн хүмүүс байгаа юм шиг санагддаг ш надад бол. Тэгээ манай удирдлагууд бол угаасаа тэгэл ажиллаж чадах юм бол те хилдэггүй ирнэ. Тэр нэг цаагаараа нэг тим юм байгаад байгаа юм шиг санагддаг. Тэгээ бид нар шиг ингээ гоё хөдөлмөрлөлийн ингээд яг сонирхсон дуурсан. Одоо тэр математикийнхан маань байна те монгол хэлнийхэн ч гэдэг юм уу бусад одоо заахан нэгдүүд. Тэгээ яг дор бүрний ажиллаж байхдаа гаднаас нэг саад байдгүй. Тэгээ анги танхимаа хагасаа бүтсэнэр байсан ч анги онгоолгоод тэгээд зааландаа чи юугаа хийнү те. Тэгэл угаасаа бид нар чи хүүхдийн төлөө юм чинь. Удирдлагууд маань энэ зүйлийг ойлгож хувийн сургууль одоо усын сургуулиас ялгарж байгаа нь миний бодлоор бол үнийг байна л гэж бодож байна. Багшд яг эрх чөлөөг нь гоё олгодог. Ямар нэгэн дарамт тэр бичиг цаас нэ тэрэ гэж дарамтлаад идэх шүү дээ. Тэгээ бодит үр дүнгэл үзүүлэх юмсан гэж миний хувьд бас боддог. Эрдмийн тан компани тэр гэдэг Эрдмийн сан сургууль гэдэг ер нь явдгийг. Тэгээ би ингээ бодоод байсан чи яг клубээр гинтхэн клуб нээх болоод тэгээ шүнжэнгөө бодоод манай Боби чин дээр дор бүрнэл ер нь ботсон манай Бат хоёр өгш би гээд бид гурав ерөнхийдөө энэ клуб дээр явж байгаа. Тэнгүүд би яг энэ сургууль маань өөрөө гоё хүүхдэд ээлтэй байгаа юм чин тан гэдэг үгийг байлгуул. Тэгэл танан гард гэж Улаанбаатарт байг бай. Тэгэл ингээд бодож байсан чи ерөөсөө тан гэдэг чинь ингээ хайгаад үтсэн чинь далайн ёроол совдны дотор талаас гардаг тийм нандин юм бэлэн шүү дээ. Тэр шүр юм бэлэн шүү дээ. Тэгэхээр энэ ерөөс их чамин юм байна. Тэгээ ингээ хүүхдтэй холбож болох юм байна. Тэгээ Эрдэнэ гэхээр чинь мэдээж хүүхдтэй дээдлж Эрдэнэ. Тан Эрдэнэ тийм. Тан Эрдэнэ ч өөрөө тэгж гардаг юм л. Тэгээ энэ Эрдэмийн тан компани гэж явж байгаа юм чи бүх юм уялдаа холбоотой байх болов гэд Боби дүүд Батолд дүүдээ санал болгосон. Өө тгий яхаа гэд. Тэгээд лого могон тийм хөөхөн өөрөө манай Батолд өөрөө зохиосон шүү дээ тийм. Тэгээ айгуу гоё өрөөлөр ч юм уу. Хүүхдүүд маань сайхан ч хүүхдүүд заяаж гин. Багш нар маань ч манай Бат хоёр өгш одоогоор Адис сүрэн багш, Батолд багш. Тэгээ яг энэ тан Эрдэнэ клуб дээр гоё төвлөрөөд тэгээ хүүхдүүд маань их гоё очтой гэрэлтэй гоё л явж байна да. Нэр нь ч хүртэл нэг гоё гэгээлэн шиг санагддаг ш надад л дотроо гоё. Улсын явраг дээр очихор чинь тан Эрдэнэ гээл багш нараас гайгүй мэддэг болцсон. 30 жилийн ог ухтахад бид нар хөрхэн жижигхэн ч гэсэн бид нар чадхаараа хөрхэн амжилттай ухтаж байна. Тэгээд сургуулийнхаа удирдлагуудад энэ нийт ажиллаж байгаа багш ажилтнуудаа тэгээ сайхан эрүүл саруул байгаарай. Угаасаа манайхан хөдөлмөр чимчин тэгээд тэр ажил үйлс нь бол аяндаа сайхан бүтнэ. Тэгээд зөв мөртөө тэгээд зөв бодолтой байх юм бол тэгэл бүх зүйл болно доо. Тэгээд та бүхэндээ эрүүл хинхийг хүсье л гэж хэлмээр байна.